Завхан нутгийн хүү хөрөлцөн ирсэн байгаа. Дуучин хаянаа маань хөрөлцөн ирсэн байна. За тэгээд Завхан нутгийн дугаар хэр санагдав шаа. Би ч одоо ингээд яг завханд төрөөд 2 сартаа байхдаа аав ээжгээ дагаад хотод ороод ирчихсэн. За. Тэгээд ер нь бол завханд төрсөн завхны ил гэж явдаг болохоос ер нь бол баг хотын болоод өссөн. Тэгэхээр баймаа очдөг. Тэгэл байх. Би одоо өвөөгөө амьд сэрүүн байх үед бол ерөөсө зуныхаа амралт болгоноор энэ ч өстой. Ямар л унаа байна хамаагүй тээврийн ачааны машин дээр ч юм уу суугаад 3 4 хоног ингээл явал очдөг. Тийм хоёртой адилхан юм байна. Би бас 4 билүү 5 наснд 4 5 настай үед хотод ороод ирсэн. Гэхдээ бас яг зуны амралт болгоноор Баянбулаг нутг руугаа явдаг байсан шүү дээ. Тэгэл очин 100 болохоор ч одоо тэнд чинь хаяадаа ингээл нэг хот айл ингээд буучдаг. Одоогийнх шиг ингэж нэг 2 3 гэрээр ингэж буухгүй. За. Хот айл гээд бүр ингээд нэг 10 8 10 гэрээр ингээд тойроо буучдаг. Тэгээ би ч нөгөө ийм жохон бахаас хоолнд их дуртай. Тэгэл тэр айлуудын оройд хамгийн гоё хоол хийсэн айлыг л олж сэргэлэн байж. Ямар хоол. Тэгэл ингээд юу яасан. Хаалгуудын татаад ямар хоол хийж ингээд гаднаас нар ч үнэртэй л тэгэл гурилтай холбоод байж байгаа тоохчгүй. Тэгэл ингээд яг гоё махцах чанж байгаа ч юм уу те. Бууз ч юм уу те. Хоошоор ер нь яг зуны цагт бол тийм мах бол тийм илбэг биш. Яг л тухай чим одоо гэр чим хөргөгч юу их багтай. Тэгэл нэг хонь гаргам нөгөөтгөө бүгдээрээ хуваагаал тэгэл ингээл хатаагаал нөгөөтгөө айл болох сэрүүхэн газараа сэврээгээл тэгэл ерөнхийдөө нэг маргаашнаас нь тэгэл нэг жоох амт орцсон хоньны махад хоолонд иддэг. Тийм л байлаа шүү дээ. Баг зэрэг хуршилттай. Тэг гоё байдаг бас тэр нь бас те.